бид нар трансформаторын талаар өгч үзнэ. За трансформатор нь болохоор зөвхөн хувьсах хүчтэй ажилладаг. За яагаад хувьсах хүчтэй ажилладаг вэ гэхээр энэ одоо хүрээгээр хувьсах хүчтэй өгөнгүүд энд юу үүсэх вэ гэхээр солноидор хувьсах соронзон орон үүснэ. За энэ үүссэн хувьсах соронзон орон маань энэ феррос соронзон материалаар дамжаад за энэ хоёр дахь оронгогт хувьсах соронзон орон үүсгэн. За тэгэнгүүт энэ хүрээнд хувьсах соронзон орон үүсэнгүүд бидэрт Фарадайн хуулиар хувьсах соронзон урсгалын өөрчлөлт үүсэж байгаа гэсэн үг. Нэгсний соронзон урсгал маань бол өөрчлөгдөж эхэлж байна гэсэн үг. За тэгэнгүүт энд юу болж байна вэ гэхээр хувьсах хүчтэй гарч чаддаг, гаргаж ирдэг. За тэгэхээр энэ бол тогтмол гүйдэл дээр бол ажиллахгүй. За юун дээр ажиллах вэ гэхээр зөвхөн хувьсах хүчтэй дээр ажилладаг гэсэн үг. За энэ үний гаргалгаа хэвтүүлээ харцгаая. За тэгэхээр V1 гэдэг маань бол бидний хар юу болох вэ гэхээр асах dp dt болно. За тэгэнгүүт бол энд бол хувьсах хүчтэй учраас энд бол соронзон урсгал өөрчлөгдөнө гэсэн үг. За тэгэнгүүт энд болохоор хэдүүлээ үржих нь N1 гэвтчих. E1 гэсэн орооцсон тоотой. За тэгэнгүүт энэ одоо хувьсах соронзон урсгал маань бол юу болох вэ гэхээр db маань нөгөө талдаа V2-ыг үүсгэнэ гэсэн үг. Нэгсний dp dt үржих нь N2 болно гэсэн үг. За асах энд бол юу болж байгаа вэ? Нэмэх болно гэсэн үг. За эндээс бидний хувьд бол энэ урсгалын өөрчлөлт бол хоёр талд бол тэнцүү байна. Тэгэхээр юу болж байгаа вэ гэхээр V1-ийг хуваах нь N1 гэдэг маань dp dt болно гэсэн үг. За энэ зөвхөн хэдүүлээ модуль энэ хад үзчих. За тэгвэл нөгөө талаас мөн адил dp dt. За энэ бол хоёр дахь оронгот учраас dp h гэж. За энэний модуль явуучих. За ингээд үзэх юм энэ V2-ыг хуваах нь N2 байна гэсэн. За эндээс бол феррос соронзон материал учраас бол соронзонг бол энд ямар соронзон үүснэ нөгөө талд мөн электив соронзон орон үүснэ. Тэгэхээр dp гэдэг маань бол тэнцүү байна. Нэгсний p гэдэг бол bs2-ийн үрж шүү дээ. Нэгсний цаанаа бол энүүний хөндлөн огтлын талбай бол адилхан байна. Тэгэхээр бол db h байна л гэсэн үг цаана бол. За эндээс бол энэ хоёр бол харьцуулах юм бол хураагдаад бид нэр V1-ийг харьцах нь N1, V2-ыг хуваах нь N2 гэдэг харьцааг гаргаж болдог. За эндээс юу гэж хэлж болж байна вэ гэхээр бид нар орооцын тоо их байх юм бол өндөр хүчлийг гаргаж авдаг. Тэгэхээр Улаанбаатараас Дархан руу явуулахад бол бид нар яадаг вэ гэхээр өндөр хүчлийн шугам гэж нэрлэдэг, high voltage гэж нэрлэдэг. Тэгэхээр бол хүчлийг өндөрсгдөг. За гүйдлийг яадаг вэ гэхээр багасгадаг. За нэгсний Улаанбаатараас хэдүүлээ Дархан руу явууллаа гэхэд энд бол юу ах вэ гэхээр өндөр хүчтэй байна гэсэн үг. За тэгэнгүүт бол хүчлийг нь хэсэг чинь. За нөгөө талаас бол бид нар трансформаторын ажиллах юм бол одоо байрнуудын гадаа тавигдсан байдаг. Одоо хүчлэл бууруулагч байдаг тий. Тэн дээр бол дуу гарч идэг. За тэгээ дулаан ялгарч идэг. За энд бол юу гарч идэх вэ гэхээр энергийн одоо алдагдал үүснэ гэсэн үг. За тэгвэл эндээс бид нар энергийг тооцох юм бол V1-ийг үржих нь I1, тэнцүү V2-ыг үржих нь I2 байх хэрэгтэй гэсэн үг. За энэ дэр нь бол хэрвээ eta гэдэг коэффициент маань 1 байх юм бол ашиглуулын коэффициент 1 болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энд бол бид нар юу болох вэ гэхээр eta-гаар хуржуулээд өгчдөг. За тэгэхээр энэ харьцаа бол юу болж байна вэ гэхээр V1-ийг V2-ыг хуваах нь I2, V1-ийг хуваах нь I1 байна гэсэн үг. Нэгсний гаралтын чадлыг бид нар оролтын чадалд харьцуулсан харьцааг л ашиглуулын коэффициент авах гэсэн үг. Тэгэхээр хол орнууд руу явуулахдаа бид нар юу болдог вэ гэхээр хүчлийг нь өндөрсгөөд гүйдлийг нь багасгачдаг. Нэгсний хүчтэй гүйдлийн үржүүрээр ерөнхийдөө бол дамжуулах энерги маань бол тодорхойлогддог. Тэгэхээр гүйдэл өндөр байх юм бол юу болдог вэ гэхээр бол Q тэнцүү I квадрат үржих нь R үржих нь T буюу гүйдэл их байх юм бол энэ дээр дулаан их ялгараад идэг. Нэгсний энергийн алдагдлыг хол орон зайраа дамжуулахдаа бид нар хүчлийг нь өсгөдөг гэсэн. Тийм учраас өндөр хүчлийн шугам гэж нэрлэдэг. За тэгэхээр бол аймаг сумдууд руу ингээд шилжүүлэх юм бол 5 кВт-оос
10 кВт гэх мэтлэр дандаа өндөр хүчтэй очдог. За гэтэл бидний хэрэглээнд бол юу болдог вэ гэхээр бол 220 вольт байдаг. За эффектив хүчтэй маань бол 220 вольт байдаг. За тэгэнгүүт энд 220 вольт болгож байна гэдэг нь юу болж байна вэ гэхээр бид нар 5 кВт-ыг 220 вольт руу бууруулах шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр энд бид нар юуг ашиглаад байна вэ гэхээр трансформаторыг ашигладаг. Хүчлийг нь бууруулна, хүчлийг нь ихсгэнэ. Тэгэхээр хүчлэлийг бид нар ихсгэж багасгадаг энэ төхөөрөмжийг юу гэж нэрлэж байна вэ гэхээр трансформатор гэж нэрлэдэг байна. За энэ дэр бол юу ажиллах вэ гэхээр зөвхөн хувьсах хүчтэй дээр л ажилладаг. Тогтмол хүчтэй дээр бол яах вэ гэхээр ажиллах боломжгүй гэсэн үг. За энэ дээр бид нар тийм бодлого байна. За энэ трансформаторын бодлого. За энд V1 хувьсах хүчтэй маань бол 500 вольт. За энэ дээр бол эффектив хүчлэлүүд өгөгдсөн байгаа бол хүчлэл нь ч гэсэн мөн адил эффектив утга байна гэсэн үг. За тэгэхээр ашиглуулын коэффициент нь энэ 1 гэдэг өгсөн байна. За энэ дээрс юу болж байна вэ гэхээр оролт гаралтын хүчлэлүүд чадлууд тэнцүү байна гэсэн үг. Ясны эдта тэнцүү гаралт оролтын харьцааг тодорхойлдог. Ясны энерги алдагдал энэ дээр явагдахгүй гэсэн үг. За та хэд мань ингээд трансформатор ингээд задлаад үзэх юм бол юу болдог вэ гэхээр маш юм нимгэн ялтас төмрүүдийг ингээд үүсгэн байдаг. За энд бол юу болж байна вэ гэхээр ийм хуйларсан одоо гүйдлийг үүсгэх зорилтгүй нэгсний хавтгай хялцууд байрлуулсан байдаг. За энэ дээр юу болж байна вэ гэхээр мөн адил энергийн алдагдлыг аль болох бага байлгахын тулд л хийж байгаа энэ технологийн шийдэл болчихж байна гэсэн үг. За тэгэнгүүт энэ дээр бид нар юу болж байна вэ гэхээр 500 вольтыг хуваахна E1 буюу 50 ороцын тоо гаралтын хүчтэй мэдэхгүй. За энэ хуваах нь N2 буюу 100 байна гэсэн үг. За ингээд ороцын тоо ихсэж байна гэдэг маань гаралтын хүчтэй мөн адил ихсэж байна гэсэн үг. За энэс гаралтын хүчлэлийг олох юм бол V2 маань 1000 вольт болж байна гэсэн үг. За тэгвэл гаралтын гүйдлийг тодорхойлъё. За ингээд үзэх юм бол 2 амперыг үүсгэн 500 вольт тэнцүү гаралтын гүйдлийг үүсгэн гаралтын хүчтэй 1000 вольт. Тэгэхээр хүчтэй бол 2 дахин ихсэж байна. Тэгэхээр гүйдэл бол яг үгээр багасж таарна гэсэн үг. Бид бол шинээр энергийг үүсгэж ашиг боломжгүй шүү дээ. Тэгэхээр нэг нь ихсэх юм бол нөгөөх нь багасна гэсэн үг. За тэгвэл гүйдлийн одоо хувьсах гүйдэл үүснэ энэ дээр мөн адил 1 ампер байна гэсэн үг. За иймэрхүү маягаар трансформатор дээр бид нар тооцоо хийдэг. За нэг ийм вишийн бодлого байна. Зурагт үзүүлсэн трансформаторын анхдагч оромгийн ороцын тоо. За энийг анхдагч гэж нэрлэж байгаа. За энэ бол 2 дахь оромгийн ороцыг харуулж байна. За энэ дэр 150, 30 гэсэн гаралтууд төр сонголттой юм байна. За L N гэх юм бол 150 ороц. L O гэх юм бол 180 ороцын тоо гэх мэтлэнгээр бид нар дурын сонголт ороцын тоогоор одоо хүчлийг гаргаж болно гэсэн үг. За 2 дахь оромгийн LM-ийн гаралтын ороцын тоо харуулсан 150, 30 анхдагч оромгийн хувьсах 250 вольтын хүчтэй шугам холбоод за энд хувьсах гэж нэрлэдэг байгаа маань тогтмол гүйдэл дээр трансформатор ажиллахгүй гэж хэлсэн тийм. Тэгэхээр ийм шугамд холбоход 2 дахь оромгийн аль гаралтанд хүчтэй 20 вольт хүртэл буурч гарах вэ гэж. За тэгэхээр бид нар оролтынх нь болохоор 250 вольт. За ороцын тоонд нь хаач нь 1000. За тэнцүү юу болох вэ гэхээр бид нар гаралтын хүчил нь 20 вольт байна гэсэн. За ингээд одоо гаралтынхаа 2 дахь оромгийнхоо ороцын тоог хэд дээр аввал 20 вольт гарах вэ гэдгийг тооцож байна гэсэн үг. За энэ хоёр гэсэн үг. За эндээс бид нар ингээ үзэх юм бол энэ хоёрыг олно. За энэ хоёрыг олох юм бол за хүчил нь 12.5 дахин бага байна. Тэгэхээр ороцын тоо нь муу адил 12.5 дахин багах хэрэгтэй. Ингээд бодвол 1000-ыг 12.5 багах юм бол 80 гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр 80 ороцыг бол бид нар хаана авах боломжтой вэ гэхээр MS за тэгээд өөр ингээд авах боломжтой гэсэн үг. За ингэж юм бол бид нар энэ гаралтан дээр 20 вольтын хүчлийг авч болно гэсэн үг. За мэдээж хувьсах хүчтэй байна. За хувьсах хүчтэй ярьж байгаа холбогдуулаад хэвлээ өмнө RLC хэлхийг ярьсан. За тэгвэл энэ дэр ийм хувьсах хүчлийн бодлого байна.
За ямар бодлого вэ гэхээр зурагт үзүүлсэн хэлхээний элементүүдийн хүчтлийн болон хэлхээний гүйдлийн хүчний үүслэгч утгууд өгч гэж. За энэ 80 вольт, 100 вольт, 40 вольт гэж. За тэгэхээр бид эндээс юу харах вэ гэхээр эсвүүцлэр гүйдэл, эсвүүцлэр дээр унах хүчтэл хоёрын хооронд ямар нэгэн фазын зураг байхгүй гэдгийг санах хэрэгтэй. За тэгвэл юу болох вэ гэхээр оромог дээр унах хүчтэл нь гүйдлээсээ ирээр төрүүлж идэг. За тэгэхээр VL нь дээшээгээ, за VC нь болохоор гүйдлээсээ 90 градус буюу пик хугацаа хоёр фазаар хоцорж идэг хүчтэл нь. За тэгээд ерөнхийдөө бол ийм диаграм болно. Энийг фазер диаграмын арга гэж нэрлэдэг байгаа. За тэгэх юм бол VL-ээс хасах нь VC гэдэг бол дээшээ гарч ирээд баруун тишээгээ VR гарч ирнэ. За энэ дээр унах хүчтэл бол бидрүүд бол энэ эффектив хүчтлийг ярьж байгаа учраас энэ дандаа эффектив хүчтэл буюу үүслэгч утгыг ярина гэсэн. Тэгэхээр энд V гэсэн юм гарч ирнэ гэсэн. За тэгвэл эндээс бидний хувьд юу болох вэ гэхээр VL-с VC-г хассан ялгуур маань 100 вольтоос 40 вольтыг хасахаар 60 вольт байна гэсэн. За энэ нь 80 вольт. За ингээд бодох юм бол энэ эффектив хүчтэл маань бүр хүчтэл юу болох вэ гэхээр 60 квадрат дээр 80 квадрат нэмээд язгуур авах юм бол энэ нь 100 вольт болно гэсэн. За тэгэхээр бол энд ямар нэгэн ийм Z гэсэн элемент за энд ингээд хүчтэл өгсөн гэсэн үг. За энэ дээрх хүчтлийн үүслэгч утга маань 100 вольт. За энэнгүүр гүйж байгаа гүйдэл маань 4 ампер зураг дээр өгсөн байна. За тэгвэл ерөнхий эсвүүл маань Z тэнцүү V бах нь I. Тэгэхээр 100 вольтыг бид нар 4 ампер хуваана гэсэн үг. Ингээд бодох юм бол энэ нь 25 Ом гарна гэсэн үг. За ийм хүмүүгээр болж байна. За эсвэл юу болж болох вэ гэхээр бид нар энэ гурвалжинг бүгдийг арт нь юу гүйдэлд нь хувааж. Гүйдэлд нь хуваах юм бол V-г I-д хуваах юм бол Z гарч ирнэ. VL-с нь VC-г I-д хуваах юм бол X, L-с нь XC гарч ирнэ. За I-г VR-ыг I-д хуваах юм бол энэ R эсвүүл гарч ирнэ гэсэн. Ингээд энэ хоёр гурвалжин муу адил equivalent төсөөтэй гурвалжин болчихно. Өнцг нь P. Гүйдэл хүчлийн фазыг бид нар олох юм бол VL-с асах нь VC хуваах нь VR энэ нь танкс P гэж үзнэ гэсэн үг. За ингэж олж болдог. За ингээд XL-с нь хөөсөн ч бид яг гаргаад ирнэ. XL-ийг олно гэдэг бол 100 вольтыгоо 4 ампертай хуваачна. За энэ гэх юм бол XL гараад ирнэ гэсэн үг. XL-ийг олох юм бол 25 Ом. За XC-г олох юм бол 40-ыг 4-д хуваах юм бол энд дэд гараад ирэх үү? 10 орчно гэсэн үг. 10. Тэгэхээр иймэрхүү маягаар яах нь бид нар бодоод гаргаад ирнэ гэсэн. Эндээс ингээ харах юм бол энэ нь 15, энэ нь болохоор 20 гэсэн үг. За тэгээд 15 квадрат дээр 20 квадратын нэмээд энд язгуур авах юм бол муу адил түрүүний гарчсан 25 гарч ирнэ гэсэн үг. За тэгээд резонансын үе гэдэг бол энэ хэлхийн дээрх гүйдэл хамгийн их байх тохиолдол гарч ирнэ. За ингээд үзэх юм бол яг энэ RLC хэлхэн дээр бол XL-с хасах нь XC ялгуурыг бид нар тэгтээ тэнцвүүгээ үздэг. XL нь бол омега L, XC нь бол 1 бах нь омега C тэнцвүүдийг гэж яагаад бид нар эндээс омегагаа олждаг. За иймэрхүү маягаар хөлсөө хүчтэй тасгал даалгавруудыг хийж болно гэсэн.